За 79 96 11 гэдэг утас маань ажиллаад бараг 1 сар болох гэж байна. За өнөөдөр 2024 оны 10 сарын 3-ны өдрийн одоо шуурхай мэдээг та бүхэнд хүргэчихье. За энэ бол 4 дахь өдрийн 18 цагаас болдог штэ. За ингээд нэлээд олон санал хүсэлтүүд ирсэн байна. За би тэгээд бүгдийг нь бол ярихгүй. Энэ удаа би 3 зүйл дээр одоо ингээд анхаарал хандуулъя гэж байна. За энэ ханы материалын тэнд одоо босч байгаа 126 айлын орон сууц. Тэрний эхний нэг 40-од айл нь орцсон. Тэнд одоо халаалт байхгүй, халуус байхгүй, ус байхгүй гэж ингэж одоо их олон ирүүлсэн байлаа. Тэгээд холбогдох хүмүүстэй нь ярьсан. За өнөөдөр бол халаалт нь бол очсон байгаа. За ойрын үед бол ус нь очно гэсэн. За тэрнийг хэлээрээ. Ус нь очихгүй бол бас хэлээрээ энийг. За би энэ удаа энэ зөвхөн сонгийн хайрхан биш. Манай сонгийн хайрханаас гадна нийслэл дээр бас одоо янз бүрийн асуудал, бусад үүргүүд дээр байгаа асуудалтай холбоотой юмыг бас ирүүлсэн байгаа байхгүй. Цуслагийн газраа өмчилж явах гэсэн чинь Сүхбаатар дүүргийн хүн байлаа. Шаргамартад байдаг. Цуслагийн газраа өмчилж авах гэсэн юм болохгүй байна гэж. Тэгээ би буцаагаад ингээ холбогдоод ярьлаа. Тэгэхээр цуслагийнхаа газрыг 0.45 га газар 0.7 ч биш арай хөрөхгүй газраа өмчилж явгаа явсан. 2 жилийн өмнө заа гэж хэлсэн. Саяхан очсон чинь танаа энэ дээгүүр ингээд автомашины зам гарах гээд зураг хийчихсэн байна. Тэгэхээр одоо болохгүй гэсэн байна. Иймэрхүү асуудлын нийслэл түн бүм байгаа. Тэгээ би энэ зориуд энэ жишээг авж байгаа. Тэгээд энийг яах вэ гэхээр газрын алба болвол хэрвээ тэр айлыг авчихсан байгаа газар дээгүүр зам харгуу янз бүрийн юм гарч байгаа бол тэр айлыг хохирлгүй болгоод хажуу тишээ шилжүүлдэг юм уу мэдэхгүй ямар арга байна өөр газар өгдөг юм уу ингээд шийдэх ёстоймаа. Энэ асуудлыг би дахиж ярина. Тэгэхээр энэ ийм асуудал ирсэн байна. Дөрөвдөх нь бол энэ Эрхэт Монгол гэдэг компани Гранд Маршал гэж одоо том орон сууцны хороол барина гэдэг нэг баах юм болоод мөнгө төгрөг аваад тэгээ одоо босдоггүй. Энэ асуудал маш их олон удаа ирсэн иймэрхүү. Тэгэхээр энэ бол Чингэлтэй дүүргээс ирж байгаа. Энэ бол Сүхбаатар дүүргээс ирж байгаа. За Баянгол дүүргээс нэг юм ирсэн байна. Энэ бас л одоо манай эцэгчүүдийн санааг зовоож байгаа асуудал байхгүй юу? Баянгол дүүргийнх. За Баянгол дүүргийнх нь болохоор биеийн тамирын хувьд сургуулийн биеийн тамирын хувьд. За энэнийг би бас та нарт нэг ингэж харуулъя гэж бодлоо. Ямар хөө юм ажиллаад систем ажиллаад байгаа вэ гэхээр энэ 79 96 11 11 гэдэг утсанд тэр хүмүүсийн бичүүлээд байгаа бүх юмыг би өөрөө сонсдгийг. За жишээ нь ингэж ирдэг байхгүй. Энэ хүмүүсийн саналыг бол ингэж сонсож байгаа. Байна. Би нэг цуслагийн газар өмчилж авах гэдэг. Цуслагийн газрын асуудал байна. Өмчилж чадахгүй байна. Би нэг 0.45 газартай. Тэгээ Монгол улсын иргэн одоо нэг удаадаа үүн газар өмчлөх хэрэгтэй тэр эрхийг хэмээн газар. За одоо газраа өмчлөнө гэдэг асуудлыг би ингээд сонсгочлаа. Энэ Алтуй гэдэг нөхөр бас юу хийгээд байгаа юм та нар бодож байгаа. Тэгэхээр энэ бүх хүмүүсийн энэ утасны номер тэгээд тэр дуу хоолой нөгөө хэлсэн саналыг хадгалагдаад байгаа юм. За дараа нь энэ саналыг сонсъё. Баянгол дүүргийн 3 дахь хорон байртаа 73 дахь сургууль хүүхдэд ингээд бүх ангиудад ингээд бие тамирын хувцсыг нэгэн чиг 73 талаас 150 мянган төгрөг хүнтэй ингээд зарж байна. Манай хүүхд 3 хүүхэд 73 дахь сургууль сурдаг. Тэгээд жил болгон өсдөг хүүхдэд болохоор ингээд жил болгон дор хаяж ингээд 200 мянган төгрөг ингээд зөвхөн бие тамирын хувцсанд ингээд зарцуулж хүнд байна. Энийг хүүхдэд одоо бизнес хийдэг энийг сургуулийн захиргаа мархаа шилхээр ингээд надад хэлээд нэг боловс энэ жил дахиад тэрэнд ингээд татхад гараад ирлээ. За одоо энэ болохоор Баянгол дүүргийн 73 дугаар сургууль дээр ингээ хүүхдийн биеийн тамирын хувцсаар жигдэлнэ гэж хэлээд тэгээд эцэгчүүд хүндрэл учирч байна 3 хүүхэд явдаг гэд. За энийг манай 73 дугаар сургуулийн асуудлыг авч үзээд шийдчихээч. Энэ ер нь энэ эцэг эхчүүд энэ сургууль соёл дээр ингээд нэг жигдэлнэ гинүү юу гинүү ингээд илүү мөнгө гарах
ийм юмнуудыг нь бол одоо багасгамаар л юм байна. За дараагаар нь одоо нэг юм байгаа да. сайн байна уу. За алтай гişэндээ яг санаж хэлчихсэн юм аа. За би бол энэ Чингэлтэй дуурайт амьдардаг ийм иргэн хүн байна. За тэгээд 21 онд би энэ Ихэд Монгол гэдэг компани Гранд Маршал гэдэг маш том төсөл одоо. За энэ одоо ингээ би сонсгочлоо та бүхэнд. Энэ иргэдийн яг санал яг ингээд миний гар утсан дээр ингээд ирж байгаа шүү. Тэгэл энийг ингээ хийчихнэ. Бохрын машин зогсчиход явдаггүй. За одоо энэ хавар манай нэг хэдэн боржуур ингэсэн байна. Техникээ бол нийслэл юу дүүрэг хийх хэрэгтэй. Би дүүргийг бас нэг иймэрхүү шуурхаа утастай бол гэсэн. Одоохондоо хариу өгөөгүй л байна. Бодвол нэг тийм утастай болох байх. Над руу бол одоо жишээлх юм бол энэ цуслагийн газар бол ноцтой байхгүй. Иргэний эзэмшилд байсан юмыг өмчлөөд авъя гэхээр нь заа гэж 2 жилийн өмнө хэлчихэд өнөөдөр хүрээд ирэхээр нь болохгүй. Иргэнийг хохирлог бол болгох учиртай. Энэ бид нар шаардчилсан засаг төвтэй улс орно шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарал тавиарай. Энэ удаа би сонгон гэхээс илүүтэй бусад газруудад хийсэн саналуудыг хэлчихлээ шүү. За төгсгөлт нь хэлэхэд сургууль цэцэрлэгтэй холбоотой олон ээлж болсон байшин савгаад олон асуудал бол бас л ирсээр л байгаа. Тэр гомдол бол дуусаагүй байгаа. Би энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ялангуяа манай сонгон хайрхан дүүрэг дээр өнөр ирээдүй хөгжил сургуулиуд дээр нь 62 дугаар сургууль гээд за энэ сургуулиуд дээр бид одоо очиод уулзж байгаа, ярьж байгаа, хөөрч байгаа, яаж шийдэх үү гэдэг юм шийдэл дээр ажиллаж байгаа дахиж ярина. За баярлалаа баяр та.